90 оноос хойш энэ салбарт гадныхан их орж иж байна. Хайруулын ажил хийхээсээ илүү ашиглах тал дээр илүү ажил хийгдээд байна гэдэг. Энэ нь цаашлуул байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үү? Энэ тал дээр та юу гэж бодож байна? 90 оноос хойш ер нь бол лицензийг бол асар их олгож ирсэн. Ер нь замбрааг болстой лицензийг бол ер нь хяналтгүйгээр. Энэтэй уялдаад холбоотой ажил бол бас зэрэгцээ замбрааг болсон. Ялангуяа алтны шорон ортуудад олон тооны жалга, муур, горхуудыг одоо бохирдуулсан. Энэ зөвхөн уул уурхаагаар зогсохгүй хөдөө аж ахуйн нутгийн оршин суугчид малаж хөл өнөөлтөй ус асар их бохирдсон. Энийг бол эхнээс нь зүгээр ер нь зүгээр ашиглалтанд одорлохгүй гэж байхгүй дээ. Олборлоход байгаль орчны одоо сөргөндөө үзүүлэхгүй ус бохирдуулахгүй нөхөс сэргээтэй сайн их шаардлага өндөр тавих хэрэгтэй байсан. Энийг манайх бол хяналтнаас ер нь алдсан. Хяналтгүй болгосон. Тэгээд энэс уялдаад одоо бол ерөөсөн геологи болгохын салбарын нэр хүнд асар их унсан. Одоо нэг дэлхийн дулаараа явагдаад Азийн хуур ашигтай манай нөхцөлд бол асар олон тооны гол өрх ширэгсэн булаг шанд энийг бүгдээр ингээд уул орхоор хийгдэг болсон. Уул орхон үйлчлэг явагдаагүй газар ширэгсэн гол зөндөө байгаа. Энийг ерөөсөн үл тооцоод ерөөсөө Монголын бүх усны томсдол уул орхойтой холбоотой гэсэн одоо юу гарсан. Сөрөг юм шүүнд гарсан. Тэгэхээр одоо ер нь ашиглалтыг бол асар замбраагүй явсны хорнуудыг бол ер нь үзэж байна да одоо олон тооны зам гарч байна, тоосроо их босч байна. Нөхөн сэргээгүй олон нөх хонгол асар их байна. Ер нь одоо тэгээд эцсийн юу бол энэ бүх сөрөг нөлөөг дагуулсан ерөөсөө яах хэрэгтэй. Маш зохион байгуулалттай ажил зохиож иж энэ нөхөн сэргээтэй ажлыг бүрэн хийх ёстой. Ахмад геологчийн хувьд та залуу геологчдод өөрийн дадлаг туршлагаасаа захиж үлдээх үг байна уу? Тэгэхээр геологи ер нь бол геологийн ажил бол бусад юу гэдэг нь бас л тийм хүнд хөдөлмөр. Нэгдүгээрт оюуны хөдөлмөр, хоёрдугаарт биеийн хөдөлмөр. Явна ус бороотой, намагтай, ууд даваатай газараар явдаг. Биеийн хөдөлмөр шаардсан. Ийм учраас нэгдүгээр геологи хүн бол эрүүл яах хэрэгтэй. Хоёрдугаарт байгалийн ашиглалттай холбоотой байгалыг танина гэдэг бол нэгдүгээрт ондын өндөр мэдлэгтэй, хоёрдугаарт практикийн одоо сайн дадлагтай. Жишээлх юм бол тухайн бол одоо эд чуулгыг асаа сайн мэддэг. Геологийн тогтцыг сайн мэддэг. Одоо хөдөө үүсгч эрдсүүдийг маш сайн таньдаг. 11 бол нийтдээ шимэр бий. Энэ тал дээр энэ залуу геологчдод маш сайн ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хэлний боловсрол геологийн заавал хэрэгтэй. Одоо бол орос хэл, англи хэл бол зайлшгүй шаардлагатай болж байна. Ер нь Оросын геологийн сургууль бол нэлээд дэлхийд дээгүүр ордог. Бидний орос хэлээр гарсан геологийн ном зохиол бол асар илбэг. Энэс бол ерөөсөн авах одоо ер нь бараг өндөр үедээ ер нь бол их өсөв, мэдлэгийн их өсөв байгаа. Ийм учраас сүүлийн үед сургалтанд бол хэл одоо орос хэлэн дээр муу анхаарал тавиад залуу геологчд бол хэлний мэдлэг дутуу байгаа. Дорынх нь манай геологийн фондын одоо 5-6 мянган геологийн тайлан байгаа. Бүгдөө орос хэл дээр байгаа. Тэгээд орос хэл дээр байгаа материалыг аав нь өөрийн мэдлэг болгож өөртөө авах гэдэг бол бас хэлний мэдлэг заавал шаардж байгаа. Тэгэхээр геолог хүн бол ерөөсөн гуйхгүй хичнээн одоо өөрийн дээд сургууль төгссөн одоо дипломтой гэсэн ч гэсэн ер нь байнга номтой нөхөрлөж ер нь ширээний ном байнга ашиглаж явах хэрэгтэй ер нь. Жижиг байгалийн таны мэдэх хүрээ нэмэгддэг. Дараа нь бол энэ дэлхийн том ордуудын загварыг судлах хэрэгтэй ер нь. Хонд зэсийн барфирийн орд, хайдроженсны орд, нүүрсний орд, ямар настай ямар ч бол хааны яаж ирдэг вэ? Адил төстэй геологийн нөхцөл Монгол байна уу юу? Тэгээд залуу геологчд ер нь бол асар ярхай байх хэрэгтэй. Ер нь геолог хүнд бол юмыг ер нь жижиг гэж гол шаардлагагүй ерөөсөн. Өчүүхэн жижиг юмыг ажиллаад тэмдэглэсэн байх тэгээд тэр бол ер нь юу болдог. Том шинэ тухайн том мэдээлэл болдог. Сүүлийн үед энэ олборт замбраагүй явсан учраас энэ шинэ ухааны үнэтэй мэдээлэл асар муу хэрэгжсэн. Асар олон тооны төрний мэдлэлтэй хайдрожсны ордууд, нүүрсний ордууд, алтны шорон ордууд, алтны хүнсэн ордууд олборлоод байгаа. Гэсэн мөртөө энэ олбортын
хөрөнгөлцсөн одоо ажил бичсэн олдсон шинжлэх ухааны мэдээллийг цуглуулж авсан талаар асар учир туталтай байна. Маш үнэтэй материал ер нь тэгэл өнгөрсөндөө авч чаддгүй тэгэл тэр уурхайтайгаа дууссан. Энэ бол хэл том хөрд орно да.